Сайн цаана та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр би та бүхэндээ гайд буюу хөтч зэсний талаар танилцуулах гэж байна. За энэ зэс маань яадаг зэс вэ гэхээр одоо багш нар маань одоо сурагчтайгаа нэг бүрчлэн одоо тулж ажиллах боломжтой. Сурагчдынхаа одоо төвшин тохирсон дасгал даалгавар болон одоо үнэлгээний шалгуур боловсруулж сурагчдайгаа харилцах дэвтэр гэж хэлж болох юм зэс байгаамаа. За компьютер дээр бол орж байгаа. За энэ хөтөч буюу гайд зэс гэдэг энэ 100 гарт алдчихна. Ийм зэс байгаа. За энэ дээр дарахаар Great Guide гэдэг ингээд хөтөч үүсгэсэн хүүхэд болгоноор ингээд нэрээр нь хөтөч үүсгэсэн байгаа. За Great Guide гэдэг. За энэ дээр хүүхдийнхаа нэрийг бичиж өгнө. Дулмаа гэдэг. За энд болохоор тухайн хүүхдийн зорилго бичиж болно. Мөн одоо юу бичиж болно. Ангийн урамч гэдэг юм уу те тухайн хүүхдийн зорилго ч гэдэг юм бичиж болно. За үгүй бол одоо дулмаагийн булан ч юм уу тийм ээ. Тухайн хүүхдийн юунд одоо ашиглах зориулсан юм хөтөч юм бэ гэдгийг энд бичиж болно. За ингээд хадгалчихна. За хадгаллаа дулмаа 2021 гэдээ ороод ирлээ тий. За нийтлэл үүсгэх гэж. За энэ дээр бол багш өөрөө одоо тухайн дулмаа тохирсон хичээлийг оруулж өгч байна. За энэ дээр бол математик. За математикийн хичээл оруулах математик гэдээ гарч игтэй байна. Тайлбараа энд оруулж өгөө. За эндээс одоо би зураг, бичлэг, видео одоо юу гэдгийг бүгдийг одоо оруулж өгөх боломжтой байгаа. За тэгээд нийтлэх дарчхаар тухайн хүүхдэд одоо дулмаа тохирсон яг даалгаврыг өгч байна л гэсэн. За мөн дулмаа тохирсон сорил даалгаврыг боловсруулж байна. За сорилын нэрээ бичнэ. За математикийн сорил. За тухайн оноог нь энд бичиж өгнө. За эндээс асуултаа боловсруулж байна. За асуултаа бичлээ. Нэгдүгээр асуулт буюу questions буюу нэгдүгээр асуулт. За тэгээ хариулт нь энд байна. Хариулт 3 хариултаа бол ингээд нэмж болно. За дараагийн асуултыг нэмэх бол ингээд асуулт 2 буюу questions 2 гээд. За ингээд гих мэтлэнгийн 5 асуулттай даалгавар боловсруулах, нэг асуулттай даалгавар боловсруулах гэх юм бол ингээд боловсруулаад тэгээд даана буюу болсон гээд даанд орчих. За тэгээд одоо дулмаагийн даалгаврыг шалгах болон дулмаа тохирсон одоо даалгаврыг боловсруулж болно гэсэн. За эндээс ангийнхаа хүүхдийн одоо даалгаврыг шалгачи хамт. За эхлэнгийн даалгаврыг харчий. Эхлэн за энэ 6 оруулсан байна. Би саяхан нээс учраас энэ цөөхөн байгаа. За ингээд эхлэнгийн даалгаврыг эндээс би ингээд харах боломжтой. За эхлэнгийн тооны хичээл, монгол хэлний хичээл. За ингээд баярлаа. Ингээд эцэг хүүхэд сурагч одоо хүүхэд эцэг 3 одоо энэ одоо хөтчөөр дамжуулаад хүүхдтэйгээ харилцах боломжтой байгаамаа. За юуны утсан дээрээс болохоор ийм guides гэдэг ийм зэс байгаа шүү. Утсан дээрээс за энэ зэсийгээ сонгоод энэ зэсэн дээрээ дараад дараагийн одоо Great Guide гэдэг ороод үүсгэж болно гэсэн. За тэгээ би бас та бүхэндээ бас нэг зүйлийг харуулъя. Эндээс за энэ миний 9 сарын 2-ны хичээл, 9 сарын 1-ний хичээл ингээ оруулсан байгаа хичээлүүд маань одоо ангийн группийнхөө дээдлэгийн хэсэг дээр байхаараа тохируулж өгч болно. За энэ тохиргоо хэрхэн яаж хийдэг вэ гэхээр за энэ нөгөө тохируулсан байгаа учраас энийг хасчих. За одоо энэ 9 сарын 7-ны хичээлийг яаж оруулах вэ гэхээр баруун гартал мэдээч хичээлээ эхлээд оруулж байгаа. Дараа нь баруун гарталд байгаа энэ 3 цэг дээр дараад онцлог хэсэгт байршуулах гэдэг юм. Одоо нөгөө цагаан олон шиг ийм логотой хэсэг байгаа. За энэ дээр дараад дарчхаар энэ дээр ороод ирчих. Онцлог хэсэгтээ ингээ ороод ирчих. За ингээд нөгөө нэг хүүхдүүд маань даалгавраа оруулаад энэ тент нь хийсэн ч гэсэн доошоо наашаа цаашаа гүйхгүй эндээ ингээ байж байгаа. Жишээтэй. Ингээд одоо 9 сарын 8-ны хичээл энд байна. 7-ны хичээл энд байна гэдэг энэ дээрээсээ шууд хэрэглээд авах боломжтой ийм зүйлсүүд байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье.